Улызы отаһың, сайыл оралек. Амарсен күндетіманы радио шағнықшыт. Мұнодыр Бурят FM радиодымны Моңғол олсы күндеті әйілшіт божы ерет байна. Юм болжывайны болаң өттігі хіді іна гору дұрғың өдірі тұршыда Чайковскийң нырымжыты хугжумы колледжда тави ғарың Моңғол олсы әйілшіт терін көбена. Идімне бол оюутыттыя сук Моңғол улсы консерваторияң бакшыныр ерет. Энди хиди удырсо хугжумай колледжда олың лекциян уды, угына мастер-класс уды, угына фестиваль доролсо, усхылдыр композитын жапвайнырым жыта опер болын баледы театрсо, гойы хэхын тоғыл тұқсын байна. Тегет мұнодыр Бурят FM радиодымны хит ерет байнавғы хида, педагогикын ирдімі доктор, профессор, Шаравцырың, Моңғол улсы габията зужыкшын консерваториум бакшы батмында сәмәна. Моңғол улсы габията зужыкшын консерваториум бакшы доршықырлы. Сәмәна. Сә таны консерваторию огышкылы хугжым бушген колледж байхуйдың би ошахың байнавя тынды нығу егышкыл елда нығы видео студие кінкебетігім түрімні хориғарың жылы санылда нығы подвал юмгу юньюмбы нығы қазарты нығы видео студия клипуды кітік студия бакшахың текде тереру яватерім байнавя долығым байнавя хугжым бушген колледжин оютут болбол Моңғол улсы урлыгын бухуй салбырты хэша шошы ямар шунютог може сумошы тане хугжым бушген колледжді сурцын ямар олың хумус хубугда ажылы жывайна теге далың хобингышхыл елдаха ажылы жывайна гажы тема статистика ғырғын хайбайнат тегет интане консерватория тұхайғыда ямар учрас яғат гінті консерватория гүргін тема ундырнырте болам байны гешіп тір хугжым бұжығын колледжтны хагда юмго али юн юмба донды болып сырлайын тема сорғол байқы юмго тір суейсуға таныр ундыр дэдинерте болбогот адлихын юмго юмба айлгыз жугайта за ихм хүндэт радио Бурят радиогийн сонсогч та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Манай энэ өнөөдөр Монгол улсын консерватори гэж нэрлэгдэж байгаа энэ сургууль маань анх 1937 онд урлагийн сургууль гэж байгуулагдсанаас хойш 5 удаа статус сольсон, нэр сольсон байдаг. Таны асууж байгаа хөгжим бүжгийн коллеж гэдэг үе бол 1993 оноос эхлэлтэй. 1993 онд Монголын шинжлэгдсэн боловсролын хууль байгуулагдаад хуучин 93 оноос өмнө техникум буюу мэргэжлийн дунд сургууль гэж байсан бүхий л сургуулиуд коллеж нэртэй болсон. Түүний нэг адил хөгжим бүжгийн дунд сургууль гэж бид байгаад одоо хөгжим бүжгийн коллеж гэдэг тийм шинэ статусыг авсан. Тэгээд 2017 он хүртэл хөгжим бүжгийн коллеж гэж яваад Монгол улсад одоо хөгжмийн дээд сургуулийг бакалавр, магистрийн түвшинд, мөн докторийн түвшинд одоо зааж хөгжүүлэхийн тулд бид ийм Монгол улсын магадлан итгэмжлэл энэ улсын төв аккредитацийн байгууллага энэ байгууллагт одоо хүсэлт өгөөд шалгалт одоо тийм материалаа хандаад яг боловсролын одоо хуульд заагдсны дагуу бид аккредитацийг давсны дараа одоо Монгол улсын консерватори гэсэн ийм шинэ статус аваад одоо ингээд 6 дахь хичээлийн жил орж байгаа. Зэ тегет ина одо мно хиди оютат хиди бакшнара жылжвен хиди факультет сургууль тусгайвайдаг юм ба хиди мэргэжилтэй хүмүүсийг гаргаж байна. За өнөөдөр бол Монгол Улсын консерваторт нийтдээ
баг дунд ахлах гэд одоо сургууль энэ бол одоо школ при консерваторик гэж явна тийм ээ. Монгол Улсын консерваторийн дэргэдэх хөгжмийн дунд сургууль байгаа. Тэр 12 жилдээ тэр хөгжмийн дунд сургуульд нийтдээ 40 гаруй мэрэгчлэр хичээлийн хөтөлбөрөөр 1000 хүүхэд сурдаг. 6 наснаас 17 нас хүрж байна тэр хүүхдүүд. Үүний араас бол одоо яг манай нэрт дуучин одоо Дорж хоолой багш, Батмин багш нарын маань заадаг бакалаврын төвшин эхэлнэ. Магистрийн төвшин тийм ээ. Энэ магистр бакалаврын төвшөнд бол бидний мөн адилхан одоо 40 орчим мэрэгчлэр өнөөдрийн яг байдлаар 280 оюутан сурж байна. Багш нарын тоо гэх юм бол одоо яг үндсэн одоо улсаас одоо бидэнд өгдөг квот гэж байна тийм ээ. Яг түүний дагуу бол бүх энэ хөтөлбөрөөр одоо бид гурав ороод 245 багш байна. Түүнээс гадна одоо зөвлөх багш нар, консультант, профессор гэж бас байна. Тэдгээр багш нарын маань тоо хичээлийн жилд бол өөр байдаг. Хэдэн цагийн хичээл зааж одоо яаж хөтөлбөр одоо хэрэгжихээс шалтгаалаад тэгээд ер нь бол 50 багшийн одоо тийм дотор эргэлддэг. Тэгэхээр нэг 300 орчим багш 1280 1300 орчим одоо сурагч оюутныг одоо хүмүүжүүлж сургаж ингэж бид ажиллаж байна. Тэгээд таны консерваторид ганцхан Монгол улсын оюутнууд аля өвөр Монгол, манай Бурят, Япон байдаггүй. Тэгэлгүй яах вэ? Ер нь бол 1990-ад оны сүүл за яг 2002 оноос бол бид нар анх дипломын дэд гэж высший дипломный образование гэж тийм мэрэгчлээ анх одоо дуулаачийн мэрэгчлэр нээсэн. Тэр цагаас хойш бол гадаадын оюутнууд ийм урсгал нэлээд нэмэгдсэн гэж хэлж болно. Одоо бол 100 гаруй одоо өвөр Монголд манай сургуулийг төгссөн мэрэгчлэлтэнгүүд ажилладаг. Тэгээд тэдгээр залуус маань бас одоо яг Монгол Улсын консерваторийн төгсөгчдийн тим одоо нэгдэл одоо холбоо байгуулад ажилладаг. Яг өнөөдрийн байдлаар бол 32 3 ийм өвөр Монголоос оюутан байна. Бурят улсаас бол манайд оюутнууд байнга суралцдаг. Гэхдээ тэдгээр оюутнууд яаж суралцдаг вэ гэхээр Бурятын соёлын яамны сайд ЦБК гэж дарга байсан тий. Тимур ЦБК сайдын үед манай Монгол Улсын боловсролын сайд Отгонбаяр энэ одоо энэ хоёр одоо сайдын хийсэн гэрээний дагуу одоо нэг жилийн одоо сарын 800 мянган төгрөгийн тийм стипенд өгөөд оюутнуудыг сургадаг, үн төлбөргүй. Жилдээ бол нэг 2 юм 3 оюутан сургадаг. Тэгээд өнөөдрийн Чайковский нэрэмжит коллежийн захирал Баярсүч Турбянов багш бол энэ дээр маш их гол анхаардаг. Тэгээд одоо хөгжмийн зохиолч, тэгээд гол нь морин хуур. Тэгээд их хуур одоо ардын хөгжмүүдээр бол Монгол Улсын консерватор өнөөдөр бол 4 оюутан сурж байгаа. Ер нь бол нэг 10 орчим оюутан төгссөн. Тэгээ өнөөдөр бид нэр энэ Улаанбаатар хотод бас ирээд яг өөрсдийнхөө төгсөгчдтэй бас ингээд уулзаад сайхан байна. Харин өсгөлдөр тэр тоглолтын хөтөлбөр явуулж байгаа Жаргал Батмаев Жаргал бас таны коллежид сурсан гэж би бодож байна. Олон одоо үндэсний хөгжмийн мэргэжлэр сурсан залуучууд байгаа. Одоо жишээлбэл байгальчуулахт бас маш их амжилттай ажиллаж байгаа байна. Багшлаж байгаа байна. Тийм л дайна Монгол улсын энэ таны консерватория суис юмгоо энэ манай Буряде өвөр Монголын оюутнуудын мэргэжлийн хүмүүсийн нэлээд дэд төвшөнд гаргаж тийм Монгол ажихуй Монгол хөгжмөө тийм евро ертөнцөөр оруулж байсан яг маш тийм нэртэй том сургууль байна. Их сургуулийн багш нарын буугаад л байна. Энэ хамгийн хомрэ тийм багшина Батмын дэрэд байна. Юу гэвэл уртын дуу гэдэг юм заах гэж
миний бодоход энэ их хэцүү ажил. Юу бөгвөл мөнөний хүүхдүүд тийж юунд тала юмгоо хада нютагта байдаг хүүгд өссөн тэр урдны дүүчдээ сонсхог гэдэг тэр ганц телевизор юмгоо радио юмгоо интернет юмгоо тийж хажуудын заажвэх настай хүмүүс бас лусон гэж би бодж байна. Юу бөгвөл но жишень миний долход тэр манай эндэг елда арды донд сурхам гэд ирцэн хүүгд бурят хилэндээ мөнүүд байдаг. Яаж сурах? Таавал бұл чигтэн уртын донд сурах гэж бүри хүнд байсан байх. Яаж сургадаг юм бэ? Ямар хүүхдүүд ирдэг юм энэ орчин үед? Ямар методик тэр би урдын долж байсан тийм уртын донд сурах методик гэдэг юм их байдаггүй юм гэж багшаа юундэ шабида гэдэл явдаг юм байха гэж үгүйшиг бол нэг уртын дуучин нэг л залуда нэг 5 дуу сэжилдэт бушондо нэг шүү дуулангүй явдаг гэхэлээд олон юм байдаг. За тэгээд араадаа сонсож байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр одоо нөгөө бурядууд гэдэг юм монголчууд гэдэг юм уу? Нэг л үндэстэн одоо нөгөө монголчуудын мэн ярьдгаар тасарсан мах өсөрсөн цусны юм тасархаа гэж ярьдаг тийм. Тэгэхээр бид бүгд бас нүүдэлчин адилхан хөдөөтэй ахуйтай ажгуутай юм хүмүүс. Тэгэхээр буряд ардын дууч бай одоо монгол ардын уртын дууч бай дуулж байгаа сурах чаг хүүхдүүд ерөнхийдөө бол энэ хөдөөний хүүхдүүд их ирдэг. Тэгээ та түрүүн ярьлаа одоо нөгөө багшаас шавьд буюу багшд одоо шавлж сурах гэдэг арга байж л дээ. Одоо гэрт нь очиод тэр багшийг дагаад ажил хөдөлмөрт нь туслаад за тэгээ дууга заалгаад явдаг. Одоо дээр үед те. Ийм арга байж л дээ. Тэгэхээр тэр багш бол тэр хүүхдэд зөвхөн дуу сахаас гадна тэр хүүхдийг амьдралд бэлтгэдэг дуучин хүн ямар байх ёстой юм, өглөө босоод яадаг юм, ямар ажил хийдэг юм, хоолоогоо яаж авч явдаг, аль хэсэгт нь дуугаа сурдаг гэдэг энэ зүйлүүдийг бол биеэрээ үлгэрлэж заадаг ийм арга байж л дээ. Тэгээ ерөнхийдөө бол монголчууд маань бас эртдээр үеэс хүүхдүүдийг цуглуулад сургадаг тийм олон арга байсан л да. Одоо халахын тогтох дурган буюу тоо вангийн хөгийн 8-ын сургуульч гэдэг юм уу те. Тэнд хүүхдүүд бэлдээд хөгжмөөр, дуугаар тэгээ бүжгээр бэлдээд тэднэрт зориулсан наадам тэднэр ирж тоглодог, дуулдаг. Одоо бүжгэлдэг, хөгжмөө тоглодог, дуугаа дуулдаг. За тэгээд одоо вангийн одоо бас сургуульч гэдэг юм ингээд олон ийм сургуулиуд бас байсан байгаа. Ганцхан зүгээр тэр хүнийг дагаад чавлж сурхаас гадна. Тэгээд бид нар бол 1900 одоо 90-ад оноос эхлээд одоо танхимаар уртын дууг зааж эхэлсэн. 90-ад оноор. 90-ад оноос. Тэр норв банцд юмтны мэн л өөрсдөө тэр л ардаагаар хангасан болно дууч болно. Тэр би бол одоо тэр алдартай нор банцд гэдэг хүний хамгийн отхон шавна. Оо. Тэгэхээр урд нь бол театр чуулгууд байгуулагдаад тэнд ажиллах боловсон хүчин дуучдыг бэлтгэхийн тулд богино сургалтаар жишээ нь 1974 онд бүх аймагуудаас одоо сайн дуучдыг дуулах гэж оролдож байгаа залуучуудыг цуглуулад одоо дорж давг алдар дуучин дорж давг нор банцд за тэгээд одоо ламжуу багш нар дуу заагаад 45 хоногийн курс төгсгөөд ингэж явуулж бэлтжижсэн. Урд нь бол тийм уламжил бий. Гэхдээ танхимаар нөгөө 4-5 жил сургаад гаргах нь бол 90-ад онс эхлэлтэй ингээд Монгол Улсын гавьяа тогш, дэлгэр багш. За тэгээд манай багш Монгол Улсын хөтөлбөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт, Азийн соёлын шагналт, намжлын нор банцд гэдэг. Энэ одоо хүмүүс бас тэрийг үүсгээд ингээд явсан. Тэгээд
та бас түрүүн хэллээ уртын дуу заахад бас хэцүү юу гэж тэ хэцүүлдэ тэрийн болгон бас хүн дурлаад тэгээ тэрийг дуулж сурна гэдэг бол ганцхан авьяасаас гадна хүнээс сэтгэл төвчээр хатуужил гэл бүхэл зүйл шаардна л да. Тэгээд ямар ч байсан багшийнхаа энэ үүсгэсэн эхлүүлсэн энэ сайхан үйл ажиллагааг үргэлжлүүлээд Монгол Улсын консерваторид бас уртын дууны багш хийгээд явж байна. Тэгээ ер нь одоо манай консерваторид бас жил бүрээдээс аюур гэдэг нэг хөө оперыг сурж байгаа. Тэгээ урд нь бол бас сурж байсан. Тэгээд нөгөө ковид энтер гараад бас ганц нэг хүүхдүүд очиж бас опероор ерөнхийдөө сурдаг тий. Уртын дугаар бол соёл урлагийн их сургуульд бас бариадын 2-3 хүүхэд төгссөн Бажигмаа гэдэг нэг охин бас над дээр ирж нэг 2 семестр хичээл авч ирсэн. Хингэд нэртэй? Бажигмаа. Тий. Тэгээд яг одоо бурядуудын зан үйл байна. Өдөртмийн ажил үйлс байна. Мал адууга их одоо адгуулах, маллах, ан гөрөөгөө хийх. Тэгээ монголчуудын маань бас зан заншил өдөртмийн ажил үйлс байна. Адуугаа ороах, хонхой тууж ирэх, тэнд бэлчиж яваа адуундаа ашиглах тий. Энэ бүгд л ерөнхийдөө нүүдэлчин хүмүүсийг, нүүдэлчдийн хүүхдүүдийг санаатаа буюу санамсаргүйгээр дуулаачид бэлтгэж байдаг гэж миний хувьд бас үздэг тий. Морин дээр давхиж яваа хүн заавал опор уу амьсгаан дээр орилдог. Дуулдаг. Одоо гэдэг давхиж явахад бол яг амьсгаан дээр ингэж дуулдаг. Ийм боломжтой. Тэгэхээр ерөнхийдөө бол хөдөөний хүмүүс би өнөөдөр бас коллежид 7 багшийн хичээл дээр очиж бас суугаад зөвлөгөө өгөөд тэгээд ирлээ л ихэнх нь л бас нэг тосгоны хүмүүс байна. Тэ. Тэгэхээр манайхтаа л бас нэг ардын дууга, уртын дууга одоо бүрээд ардын дууга сурах гэж байгаа хүүхдүүд за Монгол одоо уртын дууга сурах гэж байгаа, ардын дууга сурах гэж байгаа хүүхдүүд бол нөгөө нэг л адилхан одоо хөдөөнөөс гэж ирсэн хүүхдүүд байдаг юм байна. Танд ч хотын хүүхэд байхгүй хаа? Хотын хүүхэд ер нь байхгүй. Тэ. Тэгээд ер нь одоо орчин үед бол хүүхд өөрөө дуртай. За тэгээ сонирхолтой, идэвхтэй, зүтгэлтэй бол сурах болцсон маш их болцсон. Одоо ингээл өнөөдөр нэпэмэр дуу явж явах тэрийг сонсох те. Тэгээд одоо энэ олон сонсох, үзэх зүйлийг гарсан учраас тэрийг бол одоо сонсож өөрөө дурлаж сурахад бас хялбар болсон болов уу гэж бодож байгаа. Тэгээ бид нар бол бас заах аргатай бас одоо юу гэдэг юм бас жаахан нөгөө агц гаргаад уртын дууны их шиг тэмдэглэгээний хувьд бас одоо их шиг томолтоор нь задлж яагаад нотор биш их шиг томолтоор нь гэдэг мэн нөгөө ирээ боро эо гэж ингэж их шиг томолтоор энд амьсгаа аван шүү. Энд ийм хоолойны хөдөлгөөн хийн шүү гэд. Тэрийг ингээд сонсгоод хүүхдэд зааж өгөөд тэрийг ингээд задлжүүлээд тэрийгээ бас харах. Гэх мэтчлэнгээр бас сурах явцын нот жаахан түргэсэх тийм үү? Иймэрхүү аргуудыг бас хэрэглээд ингээд явдаг тийм боломжтой. А юун та жишээгээд уртын дуунуудыг сонсоод байхада энэ болбол ийм аймгийн дуу, тэр болбол Убер Монголын ийм аймгийн дуу байна, тэр стил байна гэж байгаад илгаа мэдхүү сонсоод хэлж байх уу? Хэдлгүй байх уу? Сонсоод энэ бол хамжуугад уулжээ. Энэ Норбанс тогч дуусан байна. Тэр энэ дуусан байна. Энэ бол баруун Монгол дуу байна. Тэ? Энэ бол зүүн Монгол уу халах дуу байна. Энэ боржгон дуу байна. За энэ бол Баянбараатын дуу байна. Энэ хойтлын хөвсгөлийн дарахад хотгойд дуу байна гэдгийг сонсоод мэднэ. За яагаад гэхээр эднэр бол зохиомжийн хувьд бас харилцан адилгүй байдаг. Түрүүн бас миний хэлсэн тэр л нөгөө өөрсдийн өдөр тутмын ааж байдал, амьдрал, ах уй. За тэрнээс гадна тэр хүмүүсийн хамгийн том зүйл бол газар нутагтай холбоотой. Жишээлхэд одоо зүүн аймгийн
говь тал руугаа бол дуунууд нэм сунгар айтаа. Одоо нөгөө уяхан зам төв наран гэдэг шүү дээ. Тэгэл одоо ингээд нар ингээл одоо талаас ингээд шууд мэлтсгээл мандаад ингээд явж байгаа юм шиг. Жоохон алгуурхан явдаг бол одоо баруун одоо аймгийн дуунууд гэх юм бол завчим мөн дээр хаттай уул ихтэй учраас дандаа дээшээ матсан өгтөөч гэх юм уу. Тийм байдаг л да. Тэ одоо юу гэдэг жишээ нь одоо юу гэдэг баян цагаа гэл ингээл дээшээ матсан юм. Гэлбэртэй байхад хойц зүгийн одоо тайгын тэр дарахад хотгоодуудын дуухад бас өөр шууд одоо өндөр өнгөнөөс эхэлдэг те. Дэлта цэнхэр зооноя надмет дуучин байх. Надмет гоо ийм байна. Уртын дууны хувьд бол одоо боржгаа аялгаа гэж бас онцлогтой аялгаа байна. Тэгээд энийг мэдхэд бол ерөнхийдөө үгээ хилээд аялдаг ч юм уу те. Жаhi аян сайхан минди ч гэдэм үү. Үгээ хилдэг. Үлгэр шингээ. Тя зүгээр зүүн чигийн, говийн чигийн одоо төв халах чигийн дуунууд бол нөгөө сунгаар их хэлдэг тий. Жаргалтай дэлэгэрэн гэд хоёр хуугийг хэлгээд урт явж байгаас нөгөөх нь болохоор жаhi аян сайхан миндин тэгээ дөрөв үгийг нэг дор хэлээд цаашаа аялах жишээтэй ч юм уу. Энэ зүйлүүдээр бас ялгаатай. Тийм энэ маш тийм их баялаг байна да. Монгол артай энэ бол дохуй юм дохуй ярианч байна. Тэгээд энэ юу одоо мөнөө таны консерваторид уртын дунд хэдэ оюут сурч байна. Энэ 5 жил сурдаг юм уу яадаг юм ба. Хэдэ тий манайх 4 жилээр сурдаг. 4 жилээр сурдаг. Одоо мөнөө хэдэ 20 гош 50 хэдэ хүн. Уртын дууны оюутнууд. Уртын дууны. Уртын дууны оюутнуудыг бид нар бас авахта нэлээд том шалгуур тавьж аавна. Тий. Тэгээд тэр шалгуурт нэтсэн оюутнууд авдаг учраас одоо манад нэг 10-аад оюутан байна. Түүнээс за энийг адилхан уртын дууны чиглэлээр бол соёл урлагийн их сургууль бэлтгэж байна. Тэнд бас нэг 10-20-од оюутан байна. Штучный товар гэж хэлэх юм уу? Тэр юу гол цонтоны эднэр бол юу тэр алмаз бриллиант шингила эдний иже. Уртын дуу бол бас нэлээд хүнээс чадал, шансаа, хоолойны том цараа буюу диапазон шаарддаг учраас бас нэлээд өндөр шалгуур тавьж байгаа. Биерүүл байх. Биерүүл байх, та сонсголтой байх, дуугаа гол нь боловсруулах. Одоо цааш нь боловсруулаад явах бас оюун ухаан, сайн, авхаал самбата тийм хүүхд байх хэрэгтэй. Түүнээс бид нар бол нөгөө одоо ботол уламжлалаараа сонсож сурдаг. Нотоор ингэж сурдаг учраас энэ дээр бол өөр юм бас тийм. Цааш нь дууга боловсруулаад хөгжүүлээд явах тийм бас сэтгэлгээтэй хүүхд хэрэгтэй. Бэлэг яг бэлэг тангаа. Юм идо юутд бол Монгол улстай гэд сургуулаа төгсөөд бүгд ажилтай байх гэж би бодно. Юуг бол сайн дуулдаг байвал, дундаж зэрэг дуулдаг байвал тэр таныштынд аюул жолчил туризм гэдэг нэ маш их дэлгэрэнхэ тэр жолчин баазнууд дээр ажилланого тэр олон театрнуудаар ажилланого ажилтай байх ажилгүй гэж байхгүй тийм. Яг манайх ч бас нөгөө цөөхөн театртай. Тэгээ аймаг болгон театртай бас. За тэгээд тийм учраас бас их өрсөлдөнтэй. Өрсөлдөөтэй. Шил сайн байж ээж тэгээ нөгөө урлагийн хүн чинь бас тайз гэдэг чинь бас хүний гол нь шүү дээ.
царай цайхан байх хэрэгтэй, нуруу өндөр байх хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь дуугаа чадчих хэрэгтэй тийм үү? Мэргэжилтэй сайн байх хэрэгтэй. Ингэжээж одоо тэр одоо нэг ёсны нэгдүгээр тайз буюу төв тайзан дээр гарах ийм эрхийг Тийм үү. олж авдаг. За яг хөө зүгээр одоо нөгөө хуваараа бас доор бүтээл хийгээд явж байгаа залуучууд бас би уртын дуугаар төгсөөд зохиолын дуу ч юм уу ингээд зуны үлрэлт бол дуучид бол ажил ихтэй. Таны нөгөө хэлдэг туризм буюу одоо жуулчид энд очиж дуулах, хурдах. Монголчууд маань, бурайдууд маань бас өөрсдөө их найрч, наргаж ардсан юм шүү дээ. Тэ? Одоо бүх юм дээр л ерөөлтөө, аялгаутай ийм сайхан хүмүүс шүү дээ. Нэг гараа цайны дээж өрхтөө хүртэлтэй. Бас ерөөлөө хилээ. Тэр нь бас одоо мэдээж л одоо аятай байгаа шүү дээ. За тэгээд нэг одоо Монголд бол зунд бол одоо гүүгээ адуугаа бариад гүүгээ бариад тэ унгаа татахтаа, зилээ татахтаа хүртэл ерөөлтөө дуутай. Бүрээ дууч гэсэн бас адилхан ерөөлтөө дуутай, бүжигтэй наадамтай ийм сайхан ард түмэндээ. Тийм нэрээ саяхан көрүүлж байхдаа радио дээр тийм ерөөлтэй ард гэдэг цөөхөн байдаг. Тэгээд тийм маш олон тийм хараалай муухай үг өсөн Монгол ард болно л да. Харьяа. Юм зэ эпидитне ю манэндумне баха нэг айлшинтэй бэнэпти бахлын Монгол улсын консерваторийн багш дорш хорло дуучин там не болбол оперин до оюутта зааж байдаг. Батмынд багш болбол юунчтай дэлхийдэр ганцхан тийм манай нэг л 2-3 дэлхийдэр факультетууд байна тийм уртын дуу зааж байгаа Суист консерваторид Убер Монголын их хэдий сургуульд зааж байгаа Бурят бас нөө ардэ дуу заахалда тэдэн та болбол бүхий дэлхийгээр оперын дуу зааж байна. Оюутат нэ хэр олон ба хэдий оюутат сурч байна. За би 2012 оноос консерваторийн цөөхөл хөгжмийн тэнхимд иллюстратор багшаар ажиллаж эхэлсэн. Тий одоо нэгсэндээ бол төгөлдөр хуурын төгсөх ангийн оюутнууд болон оюутнуудад концерт местрийн хичээлд дуулаач багшаар ажиллаж эхэлсэн. Төгөлдөр хуург гэхдээ монголчууд нэ пианино хэлж байна. Рояль пианино хэлнэ. Тэгээд энэ жил өнгөрсөн одоо 2022 оны 11 сард одоо дөрийн дуучин олон жил яваад тэгээд одоо тэрийгэ болоод одоо энэ 23 оны одоо энэ 2 сараас эхэлж яг дуулах захаргынхаа багшаар тий одоо л ажиллах тийм тийм юу гүшгэлэх бүтэр практиктэй багш нар таныш консерваторид олон байхаа тий дуулж байгаад энэ Батмынд багш мна бас тэр урлагийн их театрт дуулж байгаад хажуудын багшилж байна. Та болвол оперн театрт бас дуулж байгаад багшилж ихлэн тийм замолон энэ дуулах урлаг энэ дуулаачийн багш гэдэг өөрөө яг нөгөө түрүүн одоо хэллээ шүү дээ. Яалтчгүй нөгөө ийм шавьчилсан сургалт байдаг учраас зэрэг яг багшаас их хамаардаг. Миний багш бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар Зууны манлай одоо дуурийн том нэртэй дуучин ардын жүжигчин цэвэг жавын продюсерч гэж одоо та бүхэн тийм ээ бородсон одоо дэлхий тэр дуулж авах үедээ бол дэлхийд тийм ээ одоо социалист орнууд тухайн үеийн одоо дуурийн урлаг хөгжиж байгаа бүх орнуудад очиж фестивал наадмуудад маш том уралдаануудад орж олон театрын тайзанд одоо амжилттай дуулж байсан юм сайхан бас холоотой өвгөн багш маань байсан.
Тэгээд одоо яг багшлах эрдэмдэр ирэхэд бол одоо яг тэр багшийн маань юу гэж хэлж яаж оюутнуудад ойлгуулах вэ гэдэг яг би өөрийнхөө бие дээр тусгаж нэгдэж. Миний багш баас хоолойтой хүн байсан ч гэсэн яг дуулах эрдэм гэдэг бол өөрөө яг л ардынч бай, сонгодогч бай, нэг л толгуур нэг л юм дээр явдаг. Тэрийг яаж өөртөө буулгаж аваад ойлгуулж хийлгээд тэрийг ойлгуулж мэдрүүлж одоо оюутнуудад заах бай гэдэг бол нэг л эсвэл нэг л уртын дууны амьсгаа сонгодог дуулаачийн амьсгаа ер нь дуучин хүний амьсгаа гэдэг бол одоо бүгд л нэг суурьтай нэг л адилхан суурьтай тийм. Тэр зэрэг ер нь багшаас шалтгаалдаг олон дуулаачийн маструудыг ойроос харж тэдний одоо тийм ээ тэр амжилттай дуулж байгаа тэр одоо дуулалтан дээр нь судалгаа хийж тий хажуунаас нь яаж дуулж гин ямар байдлаар эзэмссэн байна өөрийн алдаа яг юу вэ яаж хүнд ойлгуулах ёстой гэдгийг яг цэвэр бол яг өөр дээрээ л туршилт хийж өөрөө л ойлгож мэдэрч одоо ингэж заах нь их чухал байна гэж одоогийн байдлаар бол би яг тэгж ойлгочод л явж байна да. Тэгдэ та хоёроо багшийн стаж хэдий жил ба? Таны бол Батманда хэдий жил зааж байна? За миний хувьд бол нөгөө та түрүүн хэллээ үндэсний урлагийн их театрт дуулах зэрэгцээ. Одоо би 8 жил. Энд одоо Монгол Улсын консерваториута багшилж байна. Яг дуулаачийн одоо миний хувьд бол яг дуулаачийн тийм ингээд яг өөрөө ингээ багаас нь аваад гардаа төгсгсөн ийм шав бол одоо хондоо байхгүй. Яг нөгөө дуучны хувьд одоо над руу чиглээд ирсэн одоо альч сургуулийн альч курсын эсвэл нөгөө сургуулаа төгсөөд дуучин болцсон одоо дөрийн театрын залуу дуучид энэ төр бол зөвлөгөө өгөхийг хүсдэг. Бид өөрийнхөө чадах хэмжээгээр л одоо тийм ээ. Дуучин хүний хамгийн гол хишээлнүүд юу гэж байх вэ? Хамгийн гол одоо бид нар хэллээ шүү дээ. Гол юм юу вэ гэхээр зэрэг яг хүний алдааг өөрөө төрүүлж мэдрэх хэрэгтэй. Ямар одоо алдаа гаргаад яагаад болохгүй байна? Ямар ололт чамд байна? Цаашаа чи яаж хөгжүүлэх ёстой вэ гэдгийг л маш зөв олж харж тэрийг л алдаа байвал чи ингээд байна гэдгийг өөрт нь ойлгуулж өгч оноогийн чи ийм чи их гоё байна. Ингэж л явбал их зүв байна гэдгийг ерөөсөө л миний багш тэгж хэлдэг байсан. Энэ дуулах урлагт биш те. Одоо Оросын школ зөв, Монголын школ буруу, Булгарих маш сайн, Италих бүр сайн тийм ойлголт гэж байхгүй. Ердөө хоёрхан л зам бий. Энд зөв дуулна, буруу дуулна. Ерөөсөө л энэ өөртөө тааруулж энийг яаж зөвөр эзэмшиж чадах вэ? Энэ бол чиний белканто, чиний хувьд өөрөө. Энэ бол чиний зөв дуулах арга барилыг зөв эзэмшиж тэр уран бүтээл тэр одоо хийж байгаа бүтээлийг амьлуулж чадаж өөртөө зовиргүйгээр хүнд үнэхээр хүний сэтгэлд хүргэж чадчихвэл энэ бол белканто зөв шпал. Энэ игээд энэ тандес сонсож байхад ийм асуудал төрөд байна. Улаанбаатартмны маш олон сургууль бий гэж мэднэ. Хувийн сургууль. Маш олон. Тэгээд байхдаа энэ соёл урлагийн талаар хувийн сургууль гэж байдаг юм уу? Жишээ нь морин хорт зааж байна. Или ямар нэг уртын донд заадаг сургууль гэж биш тийм байхгүй. Или ганцхан хишээлнүүдийг өгөхөө. Хувийн сургууль бол байлгүй яг байгаа шүү дээ. Яг морин хоорын чиглэл юуны чиглэлээр бол Батманд очиж хариулгаа. Манай сонгодог урлагийн дуулаачийн сургуулийг эзэмших хөгжүүлэх тийм тал дээр бол хувийн сургуулиуд байна. Тийм байна. Одоо жишээлх юм бол соёл урлагийн их сургуульд орж чадаагүй, Монгол Улсын консерваторид орж чадаагүй хүмүүс бас дуучин болох сонирхолтой хүмүүс байна. Тэд нар бол өөрсдийнхөө тэр одоо хүсэл сонирхлыг хөгжүүлэхийн тулд хувийн сургуульд очиж тийм ээ орж өөрийнхөө одоо хүсэл сонирхлыг бас тийм ээ
яаж эзэмсэж авах вэ? Бас тэндээс төрсэн сайхан дуучдч бас байдаг. Та Шарав Цэрэн багш хэдий жил ажиллаж байна? За би одоо их олон жил болж байна. Манай одоо жишээлбэл Дорж Хорлоо багш, Батбинд багш нар бол яг л бид нартай адилхан ингээд одоо олон жил ажилласан гэвч эднэр маань бол Дөөр бүжгийн эрдэмийн театрын гоцлооч, эсвэл одоо их театрын дуучин гэдэг ондоо одоо ингэж өөр ажиллаар тий одоо ингээ өөрийнхөө уран бүтээлийг төлөвлөж би болохоор сургууль төгсч ирээд л тэгэл анх энэ сургуультай багшаар ажилласан. Тэгээд 1997 оны 9 сард ажилд орсон. Тэгээд одоо энэ одоо миний 25 дахь жил. Та өөрөө Оросд консерваторид төгссөн. Оросд одоо консерватор төгсч төгсөх завшаан гараагүй. Тэгээд Болгар гэж одоо зүүн Европын жижигхэн улс байна те. Их сайхан консерватортой. Тэгээд тэр улсууд их сайхан багшийн одоо бас одоо удирдлагын доор Лилиана Антво гэж их тийм Бетховен, Моцарт, Венийн сонгодгуудыг их одоо олноор нь судалж, тоглож, бичдэг тийм гайхалтай сайхан багш байсан. Тэгээд одоо 25 жил багшилж байна. Тэгээд та бол юу багш хүбэдэг ялда багшийн жаргал гэдэг юм ба. Бид нар яг уржигдэр билүүдээ яриад ингээд багш нартайгаа бас ярьж байсан. Яг хүүхдүүдийг л үнэхэрийн одоо сайн дуулж гин, эсвэл сайн тоглож гин. Тэрийг хамгийн гол нь дуртай хийж яхахыг харахад л хамгийн жаргал байдаг. Мэдээж их хэрэгтэй. Тэгээд их олон хүүхдүүд ингээд мэрэгчлээ орхидог. Ер нь бол 12 дугаар анги төгсөөд тэгээд өөр ангаах ч юм уу, сэтгүүлч ч юм уу гэл ингээл өөр одоо түүхийн мэрэгжилч гэдэг юм аваад явдаг. Тэгээ сүүлд зарим нь ингээд тааралдахлаар хэлдэг. Би одоо багшаа ингээд ганц нэгхэн одоо танаас нэг хичээл авмаар байна. Би одоо үнэхээр хөгжмөө санаж байна ч гэдэг юм уу те. Зарим нь бол тэгэл яг өөрийнхөө мэрэгчлэр тэгэл одоо консерватортой эргэж ирж ийн. Эсвэл Дөөр бүжгийн театрт, эрдмийн театрт одоо их театрт те ардын урлагийн их театр гэл ингээд том театруудаа концертмейстер хийж байна. Бас өнөөдөр Улаанбаатарт хувийн ийм хөгжмийн одоо төвүүд гэж нэрлэдэг байгаа юм л да. Энэ бүр маш их болсон. Одоо бүр маш их. Ер нь бол төгөлдөр хуурыг одоо бүх хүмүүс сурах гэж их хүсэж байна. Тэгээд энэ Азийн бас нэг юм бүүн болж байгаа соёл шүү дээ, тийм ээ. Одоо Хятад, Япон, Солонгост бол ер нь айл болгон төгөлдөр хууртай. Тэгээд хүүхэд болгоно л эсвэл төгөлдөр хуур сурж ийн, эсвэл дуу сурж ийн, эсвэл гитар сурж ийн. Тэрнтэй адилхан өнөөдөр Улаанбаатарт тоолж бол мэдгүй. Үнэхээр их болсон тийм. Тэгээд ихэнх нь одоо манай консерваторийн төгсөгч Ариунбаатар шингээ тийм өндөр чангууд явах санаатай байна. Сэн салинтэй ажилтай болох санаатай байна. Тэгдэ маш олон зон юу хөнгөн ажил гэж боддог тий. Дуучин болоод олон зон шиг бишиг ялда зарим зон ялда хэдий хөнгөн юу бгвэл юу нэхэдэ минутсо нэг дуулаад чимаганартай байж байна гэдэг. Тэгж боддог байхаа. Ер нь энэ чинь агуу том хөдөлмөр шүү дээ. Тий. Ер нь ерөнхийдөө зүгээр хүн харахад одоо зүгээр нэг дуулаад орж байгаа юм. Тий нэг гоё хувцас өрөөд ингээд тоглоод орж байгаа юм шиг. Одоо хөгжим тоглоод орж байгаа юм шиг хүнд өөрт нь харж байгаа хүнд сонсож байгаа хүнд тийм мэдрэмж төрдгөлтөө. Тэгээд өөрөө яг энэ дууны урлаг буюу за энэ одоо хөгжмийн урлаг руу ингээд яваад орохоор бас их шантардаг хүмүүстэй. Тэгээд тэрийг давж гарсан миний нөгөө түрүү чиглэдэг төвчээр хатуужил хэрэгтэй гэдэг чинь. Хатуужил төвчээр. Тэгээд хүн байх хэрэгтэй гэдэг. Ингэчээж одоо бас тэр олон хүнээс чинь бас цөөхөн гэдэн яг мэрэгжлийн хэмжээнд бэлтгэж ингэж гарч ирдэг юм боломжтой. Тэгээ та түрүүн дээр уртын дууны дамар хуур гэдэм үү ингээд хөгжмийн тийм төвүүд хэр олон байна гэж маш олон байгаа. Аха. Тэ монголчууд маань бас хүн төрөлхтний соёлын их өв ЮНЕСКОд морин хуураа, за уртын дууга, хөөмийгөө гэдэм үү одоо энэ бит бус өвүүдээ бас бүртгүүлсэн. Тэгэхээр энэний хариуцлага бол монголчууд энэ урлагаа бас
авч явах, цааш нь хөгжүүлэх ийм одоо үүрэгтэй. Тийм учраас одоо морин хуураа өвлөн дэлгэрүүлэх тухай, морин хуураа залах тухай одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш бол эрс нэмэгдсэн тий. Монголчууд маань дээр үед бол айл болгон шахуу хууртай. Тэгээд энд тэр айлд байгаа нэг хүн бол тэр заавал тэр хуураа хөглөөд дуурахчдаг. Тэгээ бэлэгдэл нь болохоор хуур дуурсан газар бол хурсан жавар арилдаг, хөв өрөөл дэлгэрдэг гэж үздэг. Учраас хүүхдүүдээ заавал одоо нэг монголчууд маань ярьдаг да бас доглон жон татуулаа сургачихын сан гэж хуураа хөглөөд ямар ч гэсэн өөрийн хэмжээнд тоглодог. Ийм байсан. Тэгээд тэр маань бас нэлээд дэлгэрч байгаа. За тэгээд одоо та нөгөө тэр олон хүмүүс төгсөөд ажилтаа байна уу гэж асуулаа штэ. Тэгэхээр мэдээж тэр 4 жил сурсан. За хуурын хүүхдүүд бол бараг 10 жил сурж байгаа штэ. Ингээд сураад гарч байгаа хүмүүс бол тэнд одоо нөгөө олон хүмүүсийг бэлтгэхэд бас хувь нэмэр хуваараа тэр сургалтын төвүүдийг байгуулад хувь нэмэр оруулж байна. За мөн дунд сургуулиуд байна тий. Дунд сургуулиуд бас хүүхдүүдийн чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх. За тэгээд хүүхдүүд байгаа тэр авьяасыг хөгжүүлэхийн тулд тэнд бас дуу хөгжмийн багш болоод тэгээд өөрийнхөө мэрэгжлийн дагуу тэнд 10-20 хүүхдэд хуур заагаад тэндээ тоглуулад 10-20 хүүхдэд уртын дуу заагаад тэндээ дуулуулад ингээд явж байгаа. Ямар сайхан бэ? Энэ бол бас сайхан. Тэгээд тэндээс ингээд юмаа ойлгоод гараад ирсэн хүүхд бол дараагийн шатанд мэдээж манай сургуулийн бас бүтээгдэхүүн тэнд бэлтгэж байгаа л гэж тийм ойлгодог таа. Супер. Юм намайг энэ гайхалдаг юм гэхэд Монгол улс 3 сая хахдаг нэг бий хүмүүс тэр плюс минус тэгээд энэ миний гайхдаг юм Монголын урлагийн урлагтаг соёл урлагта монголчууд болбол дэлхэн ямар шиштэр стиль жанр нэг бий хөгжим юм байна бүхий юм Монголд бий болоод байдаг. Тэгээд энийг би гайхдаг. Юунч байган дэлхэд англи хэлэн дээр ямар ч хэлэн дээр юм уу тэр хараарстан дуулна юм уу юм бүхий Монголд бий болоод хөө байж байхаа. Тэгээд л тэр юм нэг хэдий жил байгаад хэдий жил болоод ондоо юм ороод тэр их сүлөөтэй. Гяа. Энэ бол юм ба ихэд ямар нюусгах юм ба энэ бол авьяастай гэж ойлгостой. Тэгэхдээ ямар тэр нөхи юутэй орон байхтай юмгоо арчилсан тийм демократтэй сүлөөтэй орон байхдаа юмгоо ягаад тэр юм ба танил шавинер болно гэж шавда. Тэр хашааш ороод байж байх. Ямар шиш урлагтай. Юу нэшэхгүй Тэр болохоор түрүүн танд хэлсэн шүү дээ. Санаатаа буюу санамсаргүйгээр дуучин болж бэлтгэдэж байдаг. Тэр ягаад гэхээр тэгээд ялангуяа хөдөөний хүүхдүүд байна гэж хоёлаа ярилцж шүү дээ. Бурядад бол одоо ардын дуугаар сурж байгаа хүүхдүүд голцоос тосгоны хүүхдүүд байна гэж. Энэ тэр хүний өдөр тутмын амьдралтай холбоотойгоор тэгээд Монголд бол одоо хүүхдүүд өглөө усаад адуундаа давхина. Тэгээд тэнд давхиж байгаа адууг хай гэд хашиграад хураагаад давхаад ирнэ. Тэгээд ингээ хөөслөн хавар болоод хонь хурган төлөвлөхтөр тэрийгээ одоо тойголно. Ингээд тэгээд талд чөлөөтэй мортой давхиад явж байгаа хүүхд бол зөв зөвхөр давхиад байхгүй. Аялаад ингээ давхиж явдаг. Энэ болгоно нь тэр хүүхдийг багаас нь бас одоо авьяастай болох, дуулах авьяастай болгоод тэр дуулахад би одоо дуучин болно гэж багасаад гэж хашгир тавихгүй шүү дээ. Өдөр тутмын аж амьдрал нь тэр хүүхдээ ингээ санаатаа буюу санамсаргүйгээр бэлтгээд идэг. Ийм уламжилтаа. Нөгөө талаар бас монголчууд маань өөрсдөө тийм агуу авьяастай ардсан. Ер нь авьяастай дээр үедээ бол авьяастай тийм дуулах дуртай тийм ээ дуу хуурт бас жаахан татагдж байгаа хүүхдүүдийг өвөн ч юм уу дагуулад найранд явдаг. Хажуудаа суулгаж байгаа дуулаад байдаг. Тэр хүүхд бол тэр одоо дууг өөрөө бас сурч авдаг, дэлгэрүүлдэг. За тэгээд сүүлийн үед бол таны сая нөгөө хэлдэг арчилсан орон юм чинь гэдэг шиг одоо Монголд бол ямар урсгал байна. Дэлхий дээр гарч байгаа сүүлийн үеийн ч гэх юм уу одоо ямар дуу хөгжмийн
чиглэл жанр байна. Тэр болгоныг одоо залуучууд маань сураад уулцдаг Тий. болсон байна. Энэ бол бас л нөгөө арчилсан чөлөөт орон болоод үзэж харах юм те ихтэй болсон учраас тэндээс болсон гэдэг хүүхдүүд хэл сайн сурч байна. Тэгээд ер нь тэгээд нөгөө монголчууд маань төрөлхийн бас тэм сэргэлэн ахвалчтай юмд хуурч чаддаг, халуунд нь халдаг, хөнөөж нь хөрдөг те хоолтооч явж чаддаг, хоолгооч явж чаддаг тэр монголчуудын мань үндсэн бас язгуур чанарт байгаа хаа. Тэгээд энэ миний хулшин асуудал та нар болбол өнөөдөр гэнэ манай хөгжмөө коллежийн Захирал Баяр Борисович Турбяновтай ямар нэг гэрээ батлаа гэнэ. Ямар юу хийх гэсэн гэрээ батлаа. За Шарф цэрэг. ер нь бид бол Чайковскийн нэрмжит хөгжмийн коллежтой одоо их олон жилийн юм найрсаг, нөхөрсөг харьцаатай Баяр Борисович ер нь олон улсын найдал уралдаан одоо жишээл эдний коллежс одоо зохион байгуулдаг Бурят улсын соёлын яамнаас дэмждэг мөн одоо найдлаас гадна одоо бусад найдалд бэлтгэгдсэн уралдаанууд мөн одоо байгалийн одоо Байкалын одоо кубок гэдэг гик гэж сургуулийн уралдаанд энэ болгон дээр бол бид нэр байнга одоо их өндөр оролцоотой байдаг. Тийм учраас бид нар өнөөдрийн зурсан одоо зөвшөлтсөл бол хамтынхаа энэ үйл ажиллагааг шин шатанд одоо цааш нь үргэлжлүүлье гэдэг. Яг тэгвэл нөгөө байгуулсан гэрээ болгон маань бол ингээ хугацаатай тийм ээ 5 жил, 10 жил байдаг. Тэгээд 2023 оны 2 дугаар сараас одоо өөрийнхөө одоо хамтын ажиллагаа Монгол Улсын консерватори хөгжмийн коллеж одоо ингээд хамтын ажиллагааныхаа гэрээг шинчилж одоо цаашид улам ингэж хөгжүүлэхийн төлөө одоо юм гарын үсэг зорсон. Тэгээ өнөөдөр тэгээд манай сургуулийн захирал одоо яг ийм ажлын шалтгаанаар ирч чадаагүй учраас одоо бүрхүү хөшиг оролж ингэж зурж өгөх юм хариуцлагатай гэх юм уу да ажил надад нөөгдсөн. Тэгээд манай хоёр сургуулийн маань цаашдын харилцаа улам их сайхан өснө хөгжин гэдэгт бол бид маш их итгэлтэй байна. Энэ манай радио шагнагчид сонирхож байх таны консерваторид орж сурахын тулд юу хэрэгтэй болно? Энэ манай Чайковскийн нэрмжит коллеж дүүргээд байх ёстой юм уу? Али юу юм бэ? Ямар оюутны апт юм? Мэргэжлийн тийм. За бид гурав ингээд яг гурван өөр мэргэжил сууж байгаа болохоор яг өөрсдөөртөөхөөрөө хариулъя те. Жишээлбэл хөгжмийн ангид бол орохын тулд бол заавал одоо жишээлбэл улаан үдийн нэгэн залуу манай консерваторийн хөгжмийн ангид орё гэвэл бол заавал одоо хөгжмийн коллеж төгссөн байх ёстой. Тэ энэ нөгөө юм таны дөрөвнө хэлсэн одоо яг цөөхөн юм байдаг одоо мэргэжлийг авдаг учраас шалгалт нь их юм одоо заавал тэр шаардлага тийм л дээ. Тийм болохоор яг хөгжмийн ангид бол тийм шаардлага тавигддаг. Дууглаачд болохоор зэрэг одоо яг нөгөө бүрэн дунд сургуулаа төгссөн байх хэвээр. Бүрэн дунд сургуулийн тэгээд бас нөгөө тал нь бол тийм ээ мэдээж цааш одоо дуулаачаар сурахад хөгжмийн боловсрал нэг шаардлагагүй ч гэсэн одоо дуулаачийг эзэмшихэд хэрэгтэй сонсгол ритм тийм ээ одоо хөгжмөлөг байдал тийм ээ тэр энтрийг бас шаарддаг л тийм юу. Тэгэл мэдээж нөгөө тийм ээ 15 хүүхэд авлаа гэдэг тэнд нар дотроос аль болохоор байгалийн материалтай тийм ээ дуулах мардын дуу юу ингээм богинохон одоо нэг бид хэдэ ярьж байгаа шиг гэд гарахгүй ийм хоолойтой хүн байна уу шөөр өргөн ийм сайхан хоолойтой цаашаа сонгодог урлагийг тийм ээ ингээд дэлхийд дуулахаар ийм хүн одоо бэлтгэхэд байна уу тэр хоолойны цар хүрээг бас харж авдаг. Тийм заавал хөгжмийн тодорхой хэмжээний сонсгол одоо юу байх ёстой. Зүг. Зэ хүндэт манай радио шагнагчид бид болбол энэ мөн
Монгол улысы консерваторийн их багшнартай өнөөдөр уулзаж байна бдэ. Эдмнэх эдвэгт профессор Шарав Цэрэн Монгол улсы габият зүжигшит консерваторийн багшнар доршхорла батмындыгэд их сонин юм мант хөрва жил болгон концертнутте улаангуд ирж байхаг гэж бид найднаб юбгул усхылдар опера болон балет театрт манай ямар ч рекламугүй бүхий билет доонхай 2-3 өдрөө урддаг шиг та маш олон харагштай оюутат ясуу концерт багш нарын өгөн байна. Тэгээд юу гიშгэлэх мөнөө игээд та нартаа олон сэргэлэн билэгтэй сайхан шавинартай явагтай гэж тимэл нэгэл үрэлтэй байх байна. Олон манай бурят хүүгүүд очиж танай сургуульд хураглаа гэж тийм юрол тавих байна вя. Санда батмэнд багш танд нэг төгсгөлээ өгөөгүй юу гүбэл чигээд тананга доонуудыг сонсохтой. За тэгээд таны энэ сайхан ерөөл бат дүүрэн сайхан оршуулдаг бай. Тэгээд бид бүгдийн бас хамтын ажиллагаа. За тэгээд бүрээд Монголын энэ соёл урлагийн салбар зүтгэж байгаа бүх хүмүүсийн энэ сайхан найрсаг тоглолтууд бүрээдийн маань энэ бас опера балетын театрын тайзанд дандаа тоглогдож байх болтугай. Та нар маань ч гэсэн бас Монгол улсад очиж бас одоо тоглолтоо тавиарай гэж бас өөрий. Тийм. Тэгээд одоо маш их баярлалаа. Тэгээд бүрээд зондоо эрүүлийн гаж жаргал сайн сайхан бүгдийг хүсье. Та бүхэнд дундаас алтан гургалтай шиг олоотой олон сайхан одоо дуучид төрөн гарч дэлхийн алтан тайзанд бүрээдийнхаа нэрийг мандуулж байх ерөөлийг өргөё. Болтагай. За манай Бурят FM радиогийн студиосо Монгол улсын ЛШД октовопти студиосо Агвам Балаков Дымчикова Жанна хоёр хөдлөө өнөөдөр Батмэнд дуучны дуулсан хангайн дуу сонсъя. Баяртай. Эрен дамжсан аялгау энэ цагийн залуус цомог. Цагийн судар мэт сайхан доонууд. Бодон татж дүнярцсан Урлах хангай сайхныг хөө Хүрнэ хүртгаардави Урлаави нотгаато Сарда эцгийн утгаар буугаар бандах нар дүнярцсан магнэг хөвчин сайхныг хөө манн дундуур сарвчдсан миний ээжийн утгаар Мордот ирээрээ Эрен дамжсан аялгау энэ цагийн залуус цомог. Цагийн судар мэт сайхан доонууд. Мордот ирээрээ угаас надад заяасан усан боргол хангаяко уйран саннан ивэлсэн умган багийн нотгако
нутгасаа мөдөдөө садахгүй явъя да. Мөдөдөө садахгүй явъя да. Мөрөдөө болсон нутгасаа мөдөдөө садахгүй явъя.